За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. Намайг Бачлааны Бацран гэдэг. Би үйлдвэрлэлийн автомобилчилт ийм инженер мэргэжилтэй компьютер техникийн сургууль, хүчин техник их сургуулийн харьяа сургуулийг төгссөн. Яг одоогор бол холбооны бүгд найрамдах Герман улсын Bosch компанид мэргэжлээрээ авилгын ажиллагааны ахлах инженер, төслийн удирдагч. Тэгээд юуны яг авилгын ажиллагаа талынхаа тэр тест менежерийн ажлыг хийдэг. За явж байгаа төсөл маань бол одоо үйлдвэрлэлийн ус төрөгчийн хөтөлбөртэй машины хөгжүүлэлт, тэгээд үйлдвэржүүлэлт гэсэн ийм төсөл төр ажиллаж байна. За ер нь Европын холбооны улс болон одоо дэлхийн хөгжилтэй орнууд бол яг гэхээр энэ альтернатив хөтөлбөр буюу байгаль дээлтэй ийм их усрээр явдаг ийм хөтөлбөрүүд дээр маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж одоо ингэж явж байгаа. Энэний нэг төрөл нь бол одоо ус төрөгчийн хөтөлбөр байна. За ус төрөгчийн хөтөлбөр ер нь яагаад ингэ сонирхолтой болоод сүүлийн үед маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна гэхээр нэгдүгürt бол яг гэхээр байгаль дээлтэй ногоон байх хэрэгтэй. Тэ байгаль орчинд ээлтэй ийм байх хэрэгтэй гэсэн нөхцөлөд тавигдж байна. Мөн одоо дайнаас шалтгаалаад газ бол одоо политикийн асуудал байна. Тэгээд эндээс шалтгаалж одоо яг гэхээр газнаас тусгаар ийм одоо альтернатив их усүрээр ажилтдаг машинууд бол шаардлагатай болж эхэлж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо зөвхөн одоо байгаль орчин талаас нь бас одоо геополитик талаас маш их хүмүүс одоо орнууд анхаарал тавьж байгаа учраас яг энэ төрлийн хөгжүүлэлтэнд их санаа тавьж тэгээд хөрөнгө оруулалт хийж байна л да. За ер нь хамгийн одоо альтернатив вариант бол энэ ус төрөгчийн хөтөлбөр байна. Ус төрөгчийн одоо энергийн хөөсөр ус төрөгч бол одоо ер нь бол дараагийн одоо дэлхийн нийтийн энергийн хөөсөр гэж яригдж байгаа. Тэгээд ус төрөгч гэдэг элемент маань бол одоо яг хөглөр байгалийн баг хамгийн одоо түгээмэлд байдаг тийм байгалийн элемент. За тэгээд энэ тийм учраас яг хөглөр гэхдээ энэ ус төрөгч маань бол одоо яг байгаль дээр яг ус төрөгч хэлбэрээр дангаар оршдог. Дандаа нэг хими элементтэй хоршож одоо холбоо болж ингэж байж идэг. Тэгээд хамгийн сайн мэдих одоо хэлбэр маань бол одоо бид нар мэдих ус. Тэгээд ус нь H2O гэдэг. Тэгэхээр энийг ер нь бол одоо энэ ус төрөгч яг одоо ус төрөгч хэлбэрээр нь ялгаж авсан тохиолдолд яг ус төрөгч гэдэг маань бол тийм дэлбэрэмтгий шатамхай ийм бодис одоо ийм одоо энерги элемент байгаад байгаа. Тэгэхээр энийг ерөнхийдөө яаж гаргаж авах вэ? Энерги одоо ус төрөгчийг яаж гаргаж авах? Энэ дээр бол маш их судалгааны ажлууд хийж байна. Ялгаж авсны дараа энэ одоо энергийн хөөсрийг яаж буцаж одоо энерги болгож ашиглах вэ? Цахилгаан энерги, хөдөлгүүрийн одоо хөдлөх энерги болгож яаж ашиглах вэ гэдэг дээр бас маш их хэмжээний судалгаанууд явж байгаа. За байгаль дээр бол маш олон төрлөөр оршдог учраас энийг одоо яг гэхээр ус төрөгчийг ялгаж авах аргачлалууд, технологиуд нь бас янз янз байна. Одоо хамгийн одоо байгаль дээлтэй хувилбар бол ногоон ус төрөгч гэж ярьж байгаа. Тэгэхээр ногоон ус төрөгч гэдэг маань болохоор уснаас цахилгаан химийн одоо урлын үр дүнд тэгээ гаргаж авч байгаа ийм ус төрөгчийг болохоор ногоон ус төрөгч. Гэхдээ тэр цахилгаан нь бол яг гэхээр сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүч эсвэл одоо за салхин эндээс гаргаж авч байгаа ийм ус төрөгчийг бол ногоон ус төрөгч гэж. Мөн одоо ус төрөгчийг ялгаж авах бас нэг аргачлал нь бол энэ юунаас байна? Цөмийн энергийг ашиглаж гаргаж авч байгаа. Тэгэхээр энэ төрлийн ус төрөгчийг бол одоо ягаан ус төрөгч гэх юм. Тэгээ байгальд бол одоо бас ондоо хэлбэрээр энэ нүүрсд байж байна. Тэгээд метан газд байж байгаа. Тэгээд эндээс
ус бол одоо яг гэхээр H2O гэдэг байж байгаа. Тэрийн усныг цахилгаан хэмээн нөлөөгөөр одоо H2O2-ыг бол тусдаа ялгаж аваад ингэснээр яг гэхээр H2-ыг бол хийн хэлбэртэй ялгаад авч байгаа. Энэ аргыг арга байна. Ингэж яг гэхээр ус төрөгчийг ялгаж авч байгаа. Мөн тэгэхээр ус төрөгч гэдэг бол өөрөө яг өөр ингэж ялгаж авсныхаа дараа бол шатамтгай ийм бүтцтэй байж байгаа. Тэгэхээр энийгээ буцаагаад ус төрөгчнөөс энерги ялгаж авах одоо аргачлалууд байна. Тэгэхээр энэ ус төрөгчийг бол шууд шатааж хэрэглэж болно. Шатамтгай учраас эсвэл ус төрөгчийг мөн одоо химийн өргөлд оруулаад яг хөглөр буцаагаад эндээс цахилгаан гаргаж авах боломжтой. Яг одоо миний ажиллаж байгаа төслүүд бол одоо ийм байж байгаа. Ус төрөгч нэг талаар болохоор ялгараад авсан ус төрөгчөө оруулна. Нөгөө талаас болохоор агаар. За энэ хоёрын одоо химийн нөлөөгөөр бол яг хөглөр цахилгаан үүсэж байгаа. Тэгэхээр энэ бол цахилгаан хөтөлбөртэй машинуудыг энерги хөөсруулж ингэж боломжтой. Ийм байна. Тэгээд ер нь бол одоо ус төрөгчийг гаргаж авах энэ ер нь хаана хэрэглэх вэ? Тэгэхээр энэ бол маш том дэд үтсийн асуудал болно. Хуучин бол одоо газ эсвэл одоо газрын тосоор хөтөлбөрөөр ажиллаж байсан болвол энерги хөөсөрөөс бол одоо ус төрөгч болж байгаа. Тэгэхээр энд зориулсан маш том хэмжээний юунууд бүх улсуудад одоо юу хэрэгтэй болж байгаа. Дэд үтсийн асуудлууд гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр усыг нэгдүгээр ус төрөгчөө үйлдвэрлэх хэрэгтэй болно. Ус төрөгчийг бол янз бүрийн байдлаар янз бүрийн энергиээр шалтгаалж ус төрөгчийг үйлдвэрлэнэ. Тэгээ ус төрөгчийг үйлдвэрлэснийхаа дараа энэ ус төрөгчийг одоо яг гэхээр хадгалах том танкууд хэрэгтэй болно. Тэгэхээр энэ бол өөрөө маш том дэд үтсийн асуудал болж байгаа. Бүх улсуудад бол дэд үтсийн асуудал болно гэсэн үг. Энэ ус төрөгчийг дараа нь тээвэрлэх гэдэг бол логистик маш том асуудал болж байна. Тэгэхээр ус төрөгчийг бол яг гэхээр хуучин яг танкнд хийгээд бензин шиг түгээж болно. Цахилгаан галтэргээр бас ингэж явуулж болж байна. Мөн яг гэхээр одоо газ хэлбэрээр пайплайн одоо шугамар дамжуулж ингэж бас түгээх боломжтой. Мөн яг гэхээр энэ жижиг баллонууд хийгээд ингээд тархимл их усруудад ашиглах юм боломжтой. За ингэснээр яг гэхээр ус төрөгчийг одоо хамгийн эцсийн хэрэглэгч буюу одоо жишээ нь хэрэглэгч машин талаас бол машиныхаа хөдөлгүүр дээр ашиглаж болж байна. Эсвэл үйлдвэрүүд том үйлдвэрүүдийн одоо энерги хөөсруулагч ингээд. Тэгэхээр энэ бол өөрөө зөвхөн нэг ус төрөгчийг гаргаж авах, ялгаж авах маш том дэд үтсийн асуудлууд ингэж гарч ирж байгаа. За тэгэхээр дэд үтс гэдэг ингэж ярихлаар ер нь бол ямар хуу дэд үтсүүд байх ёстой бэ гэдэг. За энэ дээр нэг юм сонирхолтой график байлаа. 2020 оны байдлаар бол яг гэхээр энерги хөөсвөрийн одоо маш их хувь бол одоо юу байна? Газрын тос тэгээд нүүрс мөн газ байж байгаа 2020 оны байдлаар дэлхийн нийтийн байдлаар 2050 оны байдлаар бол одоо энэ энерги хөөсвөрийн харьцаа бол ерөөсөө тэр чигтээ өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Тэгэхээр ус төрөгч бол одоо нэлээд том байр суурьтай орж ирж байна. Нөгөө бидний шатаагаад эндээс хамаг одоо мөнгөнийхөө их усрыг олж байгаа нүүрс маань бол одоо ерөөсөө бараг байхгүй болж байгаа жишээ нь тийм. Тэгээд нөгөө газрын тос бол одоо бас өөрчлөлтөд орж байгаа. Тэгэхээр 2050 оны байдлаар ер нь прогнозоор бол одоогийн байж байгаа энэ энерги харьцаа гэдэг бол ерөөсөө шалгуундаа болох нэ. Энээс шалтгаалаад тухайн одоо энэ энергийг хаанаас үүсгэж байгаа энергийн одоо юм импортлдог, экспортлдог улсууд нь ондоо болно. Тэгэхээр энэ бол өөрөө маш том геополитикийн өөрчлөлтүүд ингэж үүсэх юм байна гэсэн нэг юм сонирхолтой артикл энэ шиг байлаа. За тэгэнгүүт ер нь бол ингээд ус төрөгчийг одоо ер нь
одоо ер нь бол нэг энергийн харьцаа хаана үйлдвэрлээд байх юм ус төрөгч. Тэрнийг яаж дэлхийн нийтээр ингэж таргах уу гэдэг тэр ингээд янз бүрийн сценари нууд одоо хийгдээд энэ ерөнхийдөө ингээд яригдчих эхэлж байна. Бүр энэ нэгээрээ дагаад пайплайнууд бүр хийгдээд ингээд эхлээд байна л та. Тэгэхээр энд одоо жишээ нь шар зэг нь бол одоо импортлдог улсууд, бусд нь болохоор үйлдвэрлэгч улсууд. Тэгэхээр ер нь бол Аз тивд Монголтой ойролцоо байж байгаа. Манай Аз тивд бол яг хөглөр энэ хөгжилтэй орнууд буюу Хятад тэгээд Япон, Солонгос бол одоо импортлогч байна. Энэ бол одоо янз бүрийн байдлаар одоо эдгээр энергийн өсөрөгчийн энергийн өсвөрийг янз бүр улсуудаас авах нэ. За энэ дээр бол одоо Монгол бол бас нэг ихэнх төрлийн тоглогч болох боломжтой. Хэрэглэгч нь өөрөө их ойрхон байгаа учраас бас их боломжтой ингэж харагдаж байгаа. За тэгээд энэ дээр бас нэг сонирхолтой график энэ болохоор яаж яах вэ гэхээр ус төрөгч ер нь яг ямар аппликейшнд хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр бол бага чадалтай ер нь бол одоо ийм төхөөрөмжлөл цахилгаан энергийн өгөхсөр бол тохиромжтой байж байгаа болвол ус төрөгч бол яг хөглөр их чадлын одоо химийн үйлдвэрүүд байна. Багш их энерги шаардлагатай байдаг. Ангийн үйлдвэрүүд байна. Том хэмжээний одоо тайварлалтын юмнууд байна. Тэгээд дээрэс нь олон онгоцнууд байна. Энэ болгон ус төрөгч хамгийн тохиромжтой шийдэл юм аа гэсэн нэг ийм аппликейшн талаас харагдаж байгаа. Тэгэхээр Монгол орн ер нь бол одоо хэрэглээ нь бол ингээд байж байна гэсэн. За тэгээд энэ бас нэг их сонирхолтой диаграм одоо график ингэж харагдчихлаа. Тэгэхээр одоогийн байж байгаа ерөнхийдөө энергийг ер нь хаана яаж үйлдвэрлээд байгаа юм. Тэгээд энэ энергийн хоорондын холбоосууд нь ер нь энергийг яаж дамжуулаад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ жижигхэн цэгүүд бол бүгдээрээ энэ цөмийн үйлдвэрүүд байж байна тийм. Энэ цөмийн үйлдвэрүүд байхад тэгээд дээрэс нь энэ цагаанаар зураасан зургууд бол яг үгээр газ пайплайнууд. Тэгэхээр Монгол улсаар бол явсан газ пайплайнууд одоохондоо байхгүй байгаа. Тэгээд удахгүй нэг энэ дэр нэг пайплайн орж ирнэ гэж яригдж байгаа. Хамгийн их одоо энерги шаардлагатай байгаа энэ зүүн өмнөд Азийн орнууд бол Казахстанаар дамжуулж энерги авч байгаа. Эсвэл Оросоор шууд ингэж энерги авч байгаа жишээ. Энэ хүрнээр тэмдэглэгдсэн хэсгүүд бол яг хөглөр ирээдүйд ер нь хамгийн боломжтой ус төрөгчийн үйлдвэрлэл хийх боломжтой энэ газар нутгийн хувьд боломжтой газруудыг харуулсан. Тэгэхээр Монгол бол өөрөө яг одоо энерги үүсгэх энэ одоо ус төрөгчийн бас нэг тоглогч болох боломжтой газар нутгийн нэг ингэж харагдж байна. Энэ бол говийн бүс нутаг нарлаг байдаг. Энэ газар бол яг хөглөр маш их хэмжээний цахилгаан энерги нарнаас гарах боломжтой. Үүнээс шалтгаалan энүүгээрээ дамжуулан яг хөглөр ус төрөгч үйлдвэрлэх боломжтой гэсэн нэг юм газар нутгийн хувьд байж байгаа жишээ. Жижигхэн цэгүүд нь бол яг хөглөр хаана ус байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр ус төрөгчийг гаргаж авна гэдэг бол өөрөө ус хэрэгтэй байгалийн элемент. Тэгэхээр нарны энерги цахилгаан үйлдвэрлэсэн илүүдэл энергиэр бол ус төрөгч үйлдвэрлэх боломжтой. Тэгэхээр Монгол орны хувьд хичнээн сайхан нарлаг байгаа ч гэсэн яг усны нөөцийн шалтгаалan бол олон газар бас ус төрөгчийн үйлдвэрлэл хийх боломжгүй. Гэхдээ ер нь бол хамгийн одоо яг энэ Централ Азид бол ер нь хамгийн том тоглогч байх боломжтой. Ийм дур зориг байх юм байна. Тэгэхээр энэ их сонирхолтой санагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо Монгол улс ус төрөгчийн бас нэг ирээдүйд 2050 хүртэл урт хугацаагаар харах юм бол нэг тоглогч байхын тулд одооноос мэргэжлүүдтэй бэлдэх хэрэгтэй байна. Жижиг хэмжээгээр туршилтууд хийж үзэх, үйлдвэрлэлээ бас ингэж агуулах. Тэгээд ер нь бол одоо тэр газар нутгийн судалгаа интересаа хийгээд ингээ яваад ус төрөгч үйлдвэрлэдэг болсныхаа дараагаар бол яг хөглөр тэрийг яаж экспортлох вэ? Тэр логистикийн асуудлыг бас шийдэх хэрэгтэй. Энэ бол өөрөө их урт хугацааны ийм том төслүүд болж явах юм байна. Тэгээд
явахын тулд одооноос бас бэлтгэх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ улсууд бол одоо аль хэдийн ихэлцэн том хэмжээний грек контрактууд нь хийгдээд ингээ явж байгаа. Жишээ нь бол одоо Сауди Араб бол яг хөглөр ус төрөгч нэлээд томоохон тоглогч болно гэдгийг бүр зарлцсан. Тэгээд том хэмжээний одоо цахилгааны их усруудаа бариад эхэлсэн. Ингээд байж байгаа жишээ нь энэ Сауди Араб. Тэгэхээр ер нь бол Монгол орн боломжтой газар нутгийн хувьд бол өчгөн сайхан марлаг энергийн их усрууд байж байгаа. Энийг бол яг хөглөр технологи шилжүүлээд технологийн төсөлмөштэй Монгол орн бол энергийн одоо бас нэг экспортлогч бас байх бүрэн боломжтой ийм байдал ингэж харагдаж байна. Тэгээд бас их сонирхолтой. Тэгээд ер нь дараагийн юмнууд төр би ер нь ус төрөгчийн талаар бас ярина. Ус төрөгчийг ер нь яаж хадгалдгийг хадгалах талаас ер нь safety талаас ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдгийг